За өнөөдрийн бичлэг дээр эцэг эхийн хөнөөл тавир, гэмцэн сэтгэлээ эдгээж амьдралаа өөрөөрийнхөө бүтээн номын гол санааг товчлон ярих болно. За энэ ном дээр бол хүүхэд насндаа эцэг эхээсээ гэр бүлийн орчноос сэтгэл зүйн шарах маш их авсан ч гэсэн тухайн шархаа эдгээж чадалгүйгээр насанд хүрчихсэн хүмүүс насанд хүрсэн хойно тухайн шархаа хэрхэн эдгэх вэ талаар гардаг ном байгаа. Ер нь бол одоо хүүхэд насны сэтгэл зүйн шарахыг бол заавал эдгэх ёстой байдаг. Тэр бол одоо хөнгөн зүйл ерөөсөө биш, бидний амьдралын өдөр тутамд бол тэр зүйл бол заавал нөлөөлж байдаг. Нэг амархан жишээг дурдах юм бол жишээ нь чиний дотоод хүүхэд их нутгаа олох ёстой. Номон дээр нэг эхнэр нөхөр хоёрын тухай гардаг байхгүй. Эхнэр нь дэлгүүр явахдаа нөхрийнхөө дуртай зайцыг мартаад ирсэн. Бид нэр дэлгүүр явахдаа нэг юм мартчихл байдаг шүү дээ, тий, олон юм авахд. Тэгсэн чинь нөхөр нь бол маш их ууралсан. Тэгээ уурлахтаа болохоор чи миний дуртай зайцыг мартсан гэдэг чинь чи намайг үл тоож байна гэж маш их ууралсан. Ер нь бол тэр гэр бүлийн амьдралд бол нөхөр нь ааш хархан зүйлсүүд дээр дандаа ууралж яадаг. Ууралж байгаа шалтгаан нь чи ерөөсөө намайг таахгүй байна, чи намайг үл хөддөг чинь гэж ууралж яадаг. Тэгээд эхнэр хоёр сэтгэл зүйчдэр очсон чинь сэтгэл зүйч нь бол нөхөртөө нэг ярилцаад үтсэн чинь нөхөр нь ээжээсээ ерөөсөө анхаарал халамжийг хүртэж чадаагүй хүн байдаг. Өөрөө анхаарал халамжийг хүртэж чадаагүй учраас өөрийнх нь дотоод хүүхэд нь өөрийгөө юу гэж боддог вэ гэхээр би бол үн цэнгүй, хүмүүс намайг үнэлдэггүй, би хүнд тоогддоггүй гэж өөрийгөө үн цэнгүй гэж боддог. Тэгэд өөрийгөө үн цэнгүй гэж боддог учраас аль болохоор өөрийгөө үн цэнтэй юм шиг харагдуулах гэж, бусдын анхаарлыг татах гэж, бусдад хайрлагдах гэж маш их хичээдэг нь тодорхой болсон. Тэгээд тэр хүмүүс ингээл өөртөө холбогдлоо ямар нэг алдаа гаргах юм бол тэрийг ерөөсөө нөгөө хүн одоо жишээ нь эхнэр нь дэлгүүр явахдаа нөхрийнхөө дуртай зайцыг мартаад ирсэн бол манай эхнэр ямаа мартчихжээ гэж бодохоор нь эхнэр маань намайг үл хүндэтгэж чинь гэж боддог. Яагаад үл хүндэтгэж чинь гэж бодож байгаа вэ гэхээр өөрөө нөгөө сэтгэлийн мухар дотроо би бол одоо хүнд хүндлэгдэх хүн биш, би бол үн цэнтэй биш гэж боддог учраас хүмүүс энэ төр гаргаж байгаа үлдэх тийм эмзэг байна гэсэн. Энэ мэдчилгээр бидний хүүхэд наснда авсан сэтгэл зүйн шарах бол бидний амьдралын өдөр тутмын бүх зүйлд нөлөөлж байдаг. Энэ эцэг эхийн хөнөөл тавир ном дээр бол бүр дэлгэрэнгүй хүчирхийлэгч эцэг эхчүүдийн 6-7 нийтлэг төрхийг шинжийг бичсэн. Тэгээд тийм эцэг эхчүүдтэй хүүхдүүд насанд хүрсэн хойно өөрийгөө юу гэж боддгийг, бусдыг юу гэж боддгийг, өөртөө болон бусдтай насанд хүрсэн хойно ямар харилцаа үүсгдэг, яаж амьдралдаа сонголтыг хийдэм бэ гэдэг нийтлэг одоо шинжүүдийг нь бичсэн. Гэхдээ энэ ном дээр гарсан бүх жишээ бол дандаа амьдрал дээр болсон явдал гэсэн. Номын зохиолч нь Сьюзен Форвард болохоор хүүхэд наснда сэтгэл зүйн гэмтэл авчихсан хүмүүстэй тулж ажилладаг яг мэрэгжлийн хүн нь. Тэгээд энэ ном дээр гарсан жишээ бол дандаа миний өвчтнүүд, өөрөө би эмчлэж байсан өвчтнүүдийн маань болсон явдлаа гэсэнсэн. Тэр ч утгаараа болсон явдал гэж бодоод уншихаар зарим тохиолдол дээр нь маш их уур хүрдэг, зарим дээр нь бараг уйлмаар санагддаг, зарим дээр нь бол бүр ингээд бөөлж сүрмээр тийм хүнд жишээнүүдийг бичсэн байлээ. Гэхдээ маш хүнд жишээ ч гэсэн яг амьдрал дээр болсон явдал гэж уншихаар бас нэлээд сэтгэл өвдөхмөр юм байлээ. За тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр бол энэ одоо 6-7 хортой эцэг эхчүүдийн төрлийг тэдгээр хүмүүсийн хүүхдүүд нь амьдрал дээр ямар сонголтууд хийдгийг гэдгийг яриад үргэлжлүүлээд энэ хүмүүс насанд хүрсэн хойно өөрсдийгөө эдгэхийн тулд яах ёстой юм бэ гэсэн аргачлалыг нь ярих болно. За нэгдүгээр төрлийн эцэг эхчүүд бол энэ 6-7 эцэг эхчүүд бол ерөөсөө ном маань эхлээд гайгүйгээс эхэлж байгаа юм билээ. Нэгд төрлийн эцэг эхчүүд нь арай гайгүй, 2 дахь 3 дахь нь бүр хүндрээж явж байгаа юм билээ. Тийм болохоор намыг уншихад бол эхлээд гайгүй байснаа хойшлох тусам нэлээд хүнд болж эхэлнэ. За эхний төрлийн эцэг эхчүүд бол хортой эцэг эхчүүд дандаа арай гайгүй тийм ээ. Энэ эцэг эхчүүд бол хариуцлага үүрдэггүй эцэг эхчүүд байдаг. За жишээ нь одоо эхнэр нөхөр хоёр салах юм бол хүүхдээсээ ч гэсэн харилцаагаа таслаад эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэлгүйгээр хүүхдийг холбоо тасраад хаяад явцдаг эцэг эхчүүд гэж болно. За аль эсвэл үнэхээр яг биеэрээ хайж авахгүй ч гэсэн гэр дотроо огт тоодоггүй хайдаг төрлийн эцэг эхчүүд байгаа. За ийм огт тоодгүй хайдаг төрлийн эцэг эхчүүдтэй хүүхдүүд бол өөрийгөө ямар ч үн цэнгүй гэж боддог. Энэ номыг ер нь ингээд уншаад үзэхэд бол эцэг эх нь ямар төрлийн хүчирхийлэгч байна вэ гэдгээс үл хамааран хүүхэд бол ерөөсөө тэр хүчирхийллийн бүх бурууг өөрөө гэж боддог. Яагаад вэ гэхээр хүүхдийн хувьд бол эцэг эх нь бараг бурхан юм байна л да. Ингээд одоо дөнгөж юм төрсэн жоохон хүүхдийн хувьд бол эцэг эх нь агуу маш том биетэй, өөрөөс нь илүү хүчтэй, өөрийг нь хоолож ундалдаг, тэр хүмүүсийн хайр халамжийг хүртэхгүй бол өөрөө бие даагаад амьдрч чадахгүй тэр хүүхдийн хувьд бол бүх зүйл эцэг эх хоёроо бол бараг төгс гэж боддог. Тийм болохоор ямар нэгэн буруу зүйл тохиолдох юм бол тэрнийхэн буруу ерөөсөө өөрөө гэж бодож идэг. За хаяад явдаг төрлийн эцэг эхчүүдтэй хүүхдүүд бол өөрийгөө үн цэнгүй гэж дүгнэдэг. Яагаад гэвэл хүүхдийн тэр бяцхан оюун ухаанаар бол эцэг эх хоёр нь төгс байдаг. Тэгээд дээрэс нь ямар ч муухай хүүхдээсэн эцэг эх хоёртой хайрлагддаг. Тийм байтал манай эцэг эх хоёр намайг хайчихин гэдэг чинь би ямар ч үн цэнгүй юм бэ? Би ямар ч хайрлагдах хэрэггүй юм бэ? Би баг одоо хорвоогийн хамгийн адгийн хүн болохоор эцэг эх хоёр маань хүртэл намайг хайчлаа гэж боддог. Өөрийгөө ямар ч үн цэнгүй гэж боддог төрлийн хүүхдүүд болж өсдөг юм байна. За хоёр дахь төрлийн эцэг эхчүүд бол хит их хяндаг эцэг эхчүүд.
За энэ төрлийн эцэг эхчүүдийн онцлог гэх юм бол энэ эцэг эхчүүд өөрсдөө сэтгэл зүйн асуудалтай байждаг. Өөрсдөө одоо жишээ нь хүүхэд нь одоо их нэртэй болоод ч юм уу нөхөртөө болоод яваад өгөх юм бол өөрөө хайрлахдаггүй, өөрөө анхаарал хандуулж хүртэхгүй гэж айсандаа хүүхдээ хүнтэй суулгадаггүй ч юм уу, хүргэн бэртэйгээ барах хүүхдээ хардах ч юм уу, тиймэрхүү зүйлсүүдийг гаргаж идэг. Зарим эцэг эхчүүд бол хүүхдээ бие дааж явахыгт нь саад болж идэг. Өөрөө хүчтэй гэдгийг мэдрэхийн тулд хүүхдээ илүү сул дорой байлгаж идэг. Хүүхдээ бие дааж амжилтанд хүрэхэд нь саад болж идэг. Гэхдээ өөрийн мэдлэхгүй. Яагаад гэвэл өөрийн мэдлэхгүй тэр цаад сэтгэл зүйн бас өөрийг нь үдирдэж чинь гэсэн үг тий. За иймэрхүү хит их хяндаг төрлийн эцэг эхтэй хүүхдүүд бол том болоод сонголт хийж чаддаггүй. Бас өөрийгөө сул дорой гэж бодож идэг. Яагаад гэвэл тийм төрлийн эцэг эхчүүд өөрсдийнхөө хүчтэй гэдгийг мэдрэхийн тулд хүүхдүүдэд дандаа одоо янз бүрээр тий хүүхдгээ дандаа сул дорооч гэдэг юм уу, чи минь одоо ингээд намайг байхгүй бол яаж амьдрандаач гэдэг юм уу тий тэгж байнга хэлж идэг. Тэгэхээр хүүхдийн далд ухамсарт бол чи эцэг хоёр ч байх бол чи бараг амьдрч чадахгүй гэсэн одоо агуулгыг далд ухамсарт нь суулгаж идэг. Тэгж суулгаж байгаа шалтгаан нь өөрөө тэгж одоо хүүхдээ тий чи бол надгүй бол амьдрч чадахгүй гэж хэлж байхдаа өөрөө бол би бол юм үнцэнтэй, би бол хүчирхэг хүн гэдгийг өөрөө мэдрэхийн тулд тийм агуулгуудыг өгч идэг. Эсвэргээрээ бас ийм төрлийн эцэг эхчүүдтэй хүүхдүүд бол эсвэргээрээ бүр эцэг эхээсээ зөржиөл болоо гэсэн сонголтыг хийж идэг. Өөрхөн хүссэн сонголтыг хийхээс илүүгээр зүгээр л эцэг эх хоёроос тусгаарлагдахын тулд бие даах хүсэлтэд автаад эцэг хоёрынхоо эсрэгэл байвал болоо гэсэн сонголтыг хийж идэг. Гэхдээ номын зохиолч мэрэгчлэн хүн болвол та өөрөө хит их эцэг эхийнхээ үгэнд орно уу эсвэл хит их эцэг эхээсээ зөвхөн эсэргүүцэх сонголтыг хийнэ үү? Энэ хоёр бол ерөөсөө хоёулаа яг адилхан та өөрөө эцэг эхийнхээ хараа хяналтанд ор байна гэсэн үг. Тэгэхээр та одоо би бол эцэг эх хоёрынхоо үгэнд ордоггүй, би өөрийнхөө шийдвэрээр гаргадаг гэж бодож байгаа ч гэсэн ерөөсөө ухамсаргүйгээр эцэг хоёр чинь юу гэж хэлэн тэрнийх нь эсрэг шийдвэрээ гаргаад байгаа бол та ч гэсэн сэтгэл зүйн асуудалтай тэрийг эдгэх ёстой гэж хэлсэн байлээ. За 3 дахь төрлийн эцэг эхчүүд бол архины хамааралтай эцэг эхчүүд байгаа. За энэ архины хамааралтай эцэг эхчүүд түрүү нөгөө нэг ярьсанчлан хүүхэд гэдэг чинь анх төрөхдөө одоо өөрийгөө хинбэ гэдгийг мэдэхгүй, аав ээжигээ хинбэ гэдгийг мэдэхгүй, тийм нэг гинэн цайлган бусдад итгэдэг, бусдыг хайрладаг хүүхэд байгаа шүү дээ, тий. Хайр гэж юу юм бэ гэдэг жинхэнэ хайрын талаар огт мэдэхгүй хүүхдүүд төрж байгаа. Тэгтэл тийм ингээд хүүхэд төрсөн чинь эцэг хоёрынхоо хин нэгэн ч юм уу хоёлаа ч юм уу архины хамааралтай байгаад арх ухаараа одоо маш хүчирхийлэл хэрэгэлдэг. Тэгээд архин гарахаараа болохоор хүүхдээ хайрладаг. Тийм төрлийн эцэг эхтэй хүүхдүүд анх төрөөд анхных нь л ингээд мэдэрсэн эцэг эх хоёрынх нь хайр нь заримдаа хүчирхийлдэг. Одоо арх ухаараа хүчирхийлдэг. Арх угаагүйдээ хүүхдээ хайрладаг болонгууд хүүхдийн хамгийн анхных нь учирсан хайр нь ийм учраас хүүхдийн бүр далд ухамсарт нь хайр гэдэг чинь ерөөсөө заримдаа хүчирхийлдэг, заримдаа хайрладаг. Уурлахаараа зодож болдог. Одоо баяртай байхдаа бол ингээд тэрвэрч хайрладаг. Ийм хайр гэдэг чинь ийм байд юм байна штэ гэдэг далд ухамсарт нь суучдаг гинэ. Тэгээд ийм төрлийн хүүхдүүд болохоор насанд хүрсэн хойно өөрийгөө хүчирхийлдэг хүнтэй суух магадлал өндөр байдаг. Гэхдээ өөрийгөө хүчирхийлдэг төрлийн хүнтэй суугаад ийн гэдэг нь хорвоо дээр бүх хүмүүс хүчирхийлэгч гэсэн үг биш. Өөрөө тэр хүн өөрөө далд ухамсар нь амьдрал бол одоо хайр гэдэг бол заримдаа хүчирхийлдэг, заримдаа халуун татан байдаг гэж боддог учраас өөрөө тэр олон хүнд бас хүчирхийлэгчийг явж сонгоод идэг. За жишээ нь энэ ном дээр бол одоо энэ архины хамааралтай эцэг эхтэй хүүхдийн нэг бодит жишээ бичсэн байгаа байхгүй юу? Энэ хүний өөрийнх нь өвчтөн гэсэн. За тэр хүн болохоор юу яасан? Ойр тойрныхын хүмүүс бол одоо тэр хүнийг нэг заавад энэ сэтгэл зүйч дээр очоо гэд явуулсан. Яагаад гэвэл сэтгэл зүйч дээр очиж эмчлэгдэхгүй л бол дахиад амар хүчирхийлэгчтэйгээ дахиад эргээд уулзчихна гэд ойр тойрныхын хүмүүс санаа зовоод бүр ингэ энэ сэтгэл зүйч рүү явуулсан гэж байгаа байхгүй юу? Сэтгэл зүйч дээр очиод ярьж байгаа. Манай найз залуу бол яг хуу арх ухаараа ингээд намайг цоддог, надад гарах үүрдэг нь үнэн. Гэхдээ тэр чинь зөвхөн арх ухтаал тэгдэг, байнга тэгдэггүй, арх угаагүй үедээ бол ерөөсөө надад гарах үрдгүү гэд нөгөөтхөө өмөрөөд тэгээд би бас одоо ингээд төр хугацаанд салцсан байгаа. Гэхдээ би одоо түүнийг ингээд санаад ингээд сэтгэл зүйчд хэлж байгаа байхгүй. Тэгээд сэтгэл зүйч нөгөө нэг хүүхэд насыг нь ухаад эхэлсэн чинь тэр эмэгтэй болохоор хүүхэд наснда аав нь одоо тийм архины хамааралтай тэгээд арх ухаараа өөрийг нь зоддог, ээжийг нь зоддог. Тэгээд эрүүл ахаар болохоор өөрийг нь хайрладаг, ээжийг нь хайрладаг. Тэгээд далд ухамсарт нь болохоор хайр гэдэг чинь хаяа ингээ хүчирхийлд юм байна. Хаяа хүчирхийлэхгүй байд юм байна гэд. Тэгээд суудсан гэд. Тэгээд сэтгэл зүйч өөрийг нь эмчлээд явж байхад нь тэр сэтгэл зүйч нь болохоор дүгнэлтээ тэр хүний ингээ далд ухамсарт нь бүр ингээ суудсан байгаа юм өөрөө хүчирхийлэх хүсдэг. Тэр одоо жишээ нь ингээ найз залуутайгаа ч юм уу ингээ буцаад эвлэрлэхэд найз залуу нь арх ууж өөрийг нь хүчирхийлэхгүй бол бараг тэр хүн өөрөө ингээ сандарч эхэлдэг. Яагаад гэвэл тэр хүний тархинд нь хайр, жинхэнэ амьдрал гэдэг чинь хаяа арх удаг, хаяа тийм хүчирхийлэлтэй байж ижил жинхэнэ амьдрал штэ гэж боддог учраас тэгж хүчирхийлэлтэй мэдрэхээр амьдрал гэдэг чинь угаасаа л ийм байдаг штэ гэж мэдэрдэг. Дээрээс нь зарим одоо хүүхдүүд болвол тийм аврах сэтгэл зүйтэй болчтой. Архичин хүний
хүүхдүүд бол аврах сэтгэл зүйтэй байна гэдэг нь болохоор одоо эцэг гэхтэй бол эцэг гэх нь хичнээн арх удагч байна уу, хүчирхийлэгч байна уу, тэр хүүхэд бол ингээд эцэг гэхэд тодорхой хэмжээнд хайртай байгаа шүү дээ. Тийм учраас ингээд боддгийм л да жоохон хүүхэд бол ингээд аав ээж хоёр мань ингээд амьдрал нь хэцүү болохоор арх угаад байна. Би одоо энэ хоёроо уурыг хүргээд байгаа болохоор энэ хоёр арх угаад юм ч юм уу. Аль эсвэл энэ хоёр маань одоо юу гэдэг мөнгөгүй болохоор сэтгэл зүгээр стресстэй, эсвэл ажил дээрээ стресстэй байгаа учраас арх угаад байна гэж ингээд хүүхэд нь одоо аав эцэг их хоёртой хайртай учраас тэр хоёртой буруу гэхгүйгээр ямар нэг ингээд шалтак хайж идэг ингээд тэгээд тодорхой хэмжээнд өөрөө би том болоод одоо мөнгө олоод ч юм уу амжилтанд хүрээд ч юм уу энэ эцэг хоёроос архинаас гарахт нь тусална гэсэн юм аврах сэтгэл зүй хүүхдэд байдаг гинэ. Тийм болохоор иймэрхүү төрлийн хүүхдүүд бас насанд хүрсэн хойно одоо архины хамааралтай хүнтэй суух магадлал өндөр байдаг. Тэгээд яагаад тэгж вэ гэхээр тэр сэтгэл зүй дотор нь бол би тэр хүнийг аварна гэсэн сэтгэл зүй байгаад байдаг. Одоо хүүхэд наснда аав ээж хорин ч юм арх удаг байсан бол энэ хоёртоо туслая гэсэн хүсэл нь гэхдээ тусалж чадаагүй том болсон ч гэсэн аав ээж хорин архичин хэвээрэл агаа тэгэнгүүт өөрөө архичин хүнтэй суудаг. Тэгээд өөрөө толгоон дотроо бяцхан энэ хүнийг би аварч чадна гэж боддог. Аварч чадна гэсэн итгэлээрээ бас өөрийгөө золиослол яваад идэг тийм төрлийн хүмүүс бас байдаг гэсэн байлээ. За мөн дараагийн хүчирхийлэгч эцэг эхчүүд бол өвгөн хүчирхийлэл үлддэг хүмүүс байдаг. Хүүхдээ маш олон муухай үгээр хэлдэг. Тийм үгээрээ хүчирхийлдэг эцэг эхчүүд байдаг. За мөн биеийн хүчирхийлэл шууд зоддог тий биед нь яг жинхэнэ хохирол учруулдаг тийм төрлийн эцэг эхчүүд байгаа. За мөн одоо биеийн хүчирхийлэл үлддэг эцэг эхчүүд гэсэн ийм төрлийн эцэг эхчүүдийг бичсэн байсан. Тэгээд эднэрээ ер нь эцэг эхчүүдэнд ямар ч одоо төрлийнх байхаас үл хамааран хүүхэд бол бүх бурууг өөр дээрээ өгж идэг. За мөн дээрэс нь эцэг эхчүүдийн хайр халамжийг хүртэж чадаагүй учраас өөрийгөө үн цэнгүй гэж өөрийгөө голсон үйлдэлийг маш их хийдэг. Тийм болохоор насанд хүрсэн хойно бол ийм төрлийн одоо хүүхэд насны гэмтсэн хүмүүс бол өөртөө үн цэн өгдөггүй. За дээрэс нь бусдад бас итгэдэггүй. Яагаад гэвэл өөрийг нь 100% хайрлаж халамжлах ёстой эцэг гэхээсээ хайр халамжийг хүртээгүй учраас хүмүүс бол новшин гэж бодчихдог учраас насанд хүрсэн хойно хүнд итгэдэггүй. Хүнийг дандаа хардаж сэрдэж идэг. За мөн өөрийгөө хойш татсан үйлдэлийг маш их хийж идэг. За жишээ нь өвгөн хүчирхийлэл үлддэг эцэг эхчүүд хүүхдийгээ чи бол бүтлгүй навш, чи бол хідэж ад жаргалтай амьдарч чадахгүй, чи бол угаасаа одоо ингээд одоо ирээдүйд бол чи бол бүтлгүүтэн гэж баян үгээрээ ингэж манипуляц хийж үгээрээ доромжилдог байсан төрлийн хүүхдүүд тийм одоо дарамтыг мэдэрсэн хүүхдүүд том болохоор ерөөсөө дандаа өөрийгөө хойш татсан үйлдэл хийдэг. Тэр хүүхдүүд амьдрал нь амжилттай болох гэхээр л яаж хийж байгаа л өөрийнхөө амьдралыг сүйтгэхэд байдаг. Яагаад гэвэл бүр далд ухамсарт нь би бол ад жаргалтай амьдрах боломжгүй, би бол бүтлгүүтэн гэд бодсон байдаг учраас өөрийгөө бүтлгүүтүүлээд байдаг. Амжилттай болохоор сандраад байдаг. Бүтлгүүтгэхээрээ болохоор би ч угаасаа бүтлгүй амт юм чинь угаасаа явах хөстө замлаараа л явчих гэж боддог. Тайван байдаг. Тэгтэл яг тэрнийх нь эсрэгээр амжилттай болох гээд ирэхээрээ болохоор маш их сандардаг. За жишээ нь энэ дээр бичсэн жишээнэр дээр бол зарим нэг одоо юм маш авьяас чадaltaй, ухаантай хүмүүс зарим тохиолдолд ингээд өөрийгөө доош нь хийгээд ерөөсөө өөрийнхөө тэр хүч чадлыг гаргахгүй гэж байгаа хгүй. Яагаад гэвэл тэрийгээ одоо өөрийгөө угаасаа чадваргүйгээд итгэсэн учраас өөрийнхөө авьяас чадварыг ерөөсөө нээж чаддгүй гэж ütсэн байлээ. За энэ мэт ингээд ер нь бол ийм олон төрлийн хүчирхийлэгч эцэг эхчүүд байна. Нийтлэг хүүхдүүдийнх нь мэдэрдэг зүйлс бол би үн цэнгүй гэсэн мэдрэмжтэй байдаг бахны. За тэгвэл номын 2 дугаар хэсэг дээр болохоор амьдралаа өөрийнхөөрөө бүтээх нэгэд одоо та сэтгэл зүйн тийм шарх авсан бол одоо түүнээс эдгэрхийн тулд яах ёстой вэ гэсэн аргачлалуудыг бичсэн байна. За нэгдүгээрт та эдгэрхийн тулд үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. За үнэнтэй нүүр тулна гэхээр юу вэ гэхээр ер нь бол ингээд эцэг гэхээс сэтгэл зүйн шарх авчихсан хүмүүсийн одоо эдгэрхэд маш хэцүү байдаг. Энэ хүмүүстэй ажиллахад маш хэцүү байдаг нэг шалтгаан бол хүмүүс эцэг гэхдээ буруу өгч чаддаг. Эцэг гэх нь өөрийг нь маш их сэтгэл зүгээр одоо гомдоосон одоо өөрийг нь зодсон ч юм уу тийм хэмжээгээр маш их сэтгэл зүйн гэмтэл учруулсан ч гэсэн манай ээж аав хоёр одоо чадхаараа л амьдрсан тэр штэ. Би тэр үед үнэхээр уурын хүргэсэн ч юм аа. Эсвэл бол ажилласаа болоод стресстэй яаж гарах аргаа мэдтгүй байсан юм аа. Гэх мэтчлэнгээр ерөөсөл эцэг их хоёр маань өөрсдөө муу хүн намайг тэднэр хайрладаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс айж хүмүүс өөрсдөө маш их шалтак тоочж яадаг. Тийм учраас сэтгэл зүйч бол ихэнх хэсэгдэр бол ерөөсөө ойлгуулахыг маш их зорж яадаг. Ерөөсөө эцэг эх чинь танд хайргүй ч юм уу, хариуцлагагүй ч юм уу тэрийг хүлээн зөвшөөрөө. Тэрийг хүлээн зөвшөөрөхөөр нөгөө таны дотоод хүн чинь эго чинь би ингээд эцэг эхтэйч хайрлагддаггүй хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс айгаад байгаамаа. Тийм учраас үнэнтэй нүүр тулаа гэдэг. Тийм учраас эхнийх дээр бол та эдгэрхийн тулд эхлээд үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. За энэ үнэнтэй нүүр тулахад нэг саад болдог зүйл бол одоо сэтгэл зүйн ном дээр ч гэсэн маш олон хүмүүс зөвлөдөө шүү дээ, тий? Уучлах хэрэгтэй. Таны гомдоосон хүмүүсийг бүгдээр ингээд уучлаа. Уучлан гэдэг нь та өөрөө одоо чөлөөлөгдөж байгаа хэрэг юм а гэж хэлдэг. Тэгтэл номын зохиолч бол уучлан гэдэг бол хамгийн сүүлийн алхам.
бүх одоо та сэтгэл зүйн шархнаасаа ангижраад тэр сэтгэл зүйн шарх чинь өнөөдрийн амьдралд чинь нөлөөлөх болсон үед л та өөрөө аажиндаа уучлах ёстой болохоос ш одоо тэр сэтгэл зүйн шархаасаа болоод зовж иж одоо уучлах гэж дайрах нь ерөөсөө л шархаа хараагүй юм шиг зүгээр шархаасаа бултах нэг арга болохоос ш уучлах бол одоо хийх зүйл биш ээ. Тийм учраас уучлах гэж яарах шаардлага байхгүй. Тийм болохоор үнэнтэй яг нүүр тулаа гэсэн мэт. Нэгдүгээр алхам бол үнэнтэй нүүр тулах. За хоёрдугаар алхам бол маш чухал. Энэ хоёрдугаар алхам хариуцлагыг буцааж өг гэж. Түрүүний нөгөө хэлсэнчлэн бүхий л сэтгэл зүйн шархны одоо хохирогчд бол өөрсдийгөө буруутан гэж бодож идэг. Тэгээд эцэг их нь нөгөө хайртай хүмүүс нь өөрийг нь гомдоосон, өөрийг нь хүчирхийлсэн хүмүүс гэдэг учраас тэрэднэртэй бурууг өгч чадлаггүйгээр бүх хариуцлагыг өөр дээр өөрчдөг. Өөрийгөө үнцэнгүй, өөрийгөө хайрлагдах ирэхгүй гэж бодож идэг. Тийм болохоор насанд хүрсэн хойноо ч гэсэн өөрийг нь хайрладгүй, өөрийг нь хүчирхийлдэг, өөрийн одоо дэвжин дэвшлэг сонголтуудыг хийж чаддаггүй, өөрийгөө хойш татсан үйлдэлүүдийг хийдэг штэ. Тийм учраас ийм үйлдэлүүдээс та чөлөөлөгдөхийн тулд хариуцлагыг ерөөсөө буруутанд нь өгөх ёстой. Хэрвээ таныг эцэг эгчин баг багт чинь зоддог, таныг янз бүрийн үгээр хэлдэг байсан бол тэд нар өөрсдөө төлөвшөөгүй, тэд нар өөрсдөө хүнийг хайрлаж чаддаггүй хүмүүс байна гэж тэр нь ерөөсөө таны буруу биш ээ гэж хариуцлагыг өөрөө та тэднэрт өгөх ёстой. Хариуцлагыг өгсөний дараа юу болдог вэ гэхээр маш их уур гарч ирдэг гэсэн. Номын зохиолч хэлж байгаагаар. Угаасаа бид нар хин нэгэн хүн ингээд одоо ингээд хэдүүлмээр нэг зүгээр сууж хаад хин нэгэн хүн ирээ зохих юм бол маш их уур хүрнэ. Би яагаачгүй ямар ч буруу юм хийгээг баг чинь зохих юм бол уур хүрнэ. Тэгтэл үнэхээр тэр хүн зохисон нь миний буруу байлаа гэж бодох юм бол уур хүрэх нь гайгүй шүү дээ тий. Тэгтэл бид нөгөө хүүхэд насандаа эцэг ихтэй зодуулаад ч юм уу эцэг ихтэй үгээр хүчирхийлээд янз бүрийн юмар хүчирхийлүүлчихээрээ тэрнийхээ буруут нь би өөрөө гэж бодоод өөрхөн уур бухимдлыг төвчээл яваад идэг. Тэгтэл хариуцлагыг яг сэтгэл зүйчтэй уулзаад миний буруугаас болоогүй юм биш үү? Тэр чинь ерөөсөө эцэг эхийн буруу байсан байх, тэр хүмүүсийн буруу байсан байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөр маш их уур гарч ирдэг нь тэр нь гинт уур хүрээд байгаа юм биш. Угаасаа тэр хүүхэд насандаа та шарх авснаасаа болоод ууралцсан байсан бол тэр уураа ингээл дараад яваад иснаас л болсон. Тэгээд яг таны буруу биш байсан юм байна штэ гэдгийг хүлээн зөвшөөрөөд ойлгуулад эхлэхээр тесэрч дэлбэрдэг. Ингээд уур гарчдаг. Тэгээ маш их уурлаад эхлэхээр хүмүүс сэтгэл хөдлөө өөрөө удирдах чадахгүйгаас айгаад сэтгэл зүйн эмчилгээнд бас ордохгүй гэсэн мэлээ. Гэхдээ номын зохиолч бол батлаж хэлж байгаа нь энэ уур бол ерөөсөн мөнхөд үргэлжилэхгүй. Таны дотор хичнээн уурын тэр их уурчин бүгдээрээ гадагшилчих юм бол тий ерөөсөө та буцаа сэтгэл зүгөө удирдах чадах болно. Одоо сэтгэл зүгөө удирдах чадахгүй ингээд сандраад бүр ингээд новш тэр миний буруу биш байсан байж таа гэж хүндэж ууралж байгаа чинь ерөөсөө хэсэг хугацааны асуудал шүү. Энийг тойрж гарах боломжгүй гэсэн мэлээ. Тэгээд ингэж уур гарч ирдэг. Уурын дараа бол маш их бас харуусал, өрөвдөлт гарч ирдэг. Эхлээд бол би чинь буруутай юм байна гэж бодож байсан бол өөрийгөө буруутай биш гэдгийг мэдснийхаа дараа би буруугүй байж хохирсон байж таа гэдгийг мэдээд маш их ууралдаг бол үүний дараа өөрийгөө өрөвддөг. Хөөхөдөө би хүүхэд насаа хулгаал болцсон байж тээ. Би өөрөө тэр үдээс сул дараа өөрийгөө хамгаалж чадахгүй байсан. Тийм байтал маш их хохирсон байж тээ гэж өөрийгөө маш их өрөвддөг. Энэ үед бас хүмүүс энэ сэтгэл зүйн эмчилгээнээс бас зугтдаг гэсэн мэлээ. Гэтэ тэгэж болохгүй юм бэлээ. Тэгэхээр хоёрдугаар шат бол маш чухал хариуцлагыг бус хүнд нөх хэрэгтэй. Яагаад гэвэл та одоо хүүхэд насндаа хайрлагдаагүй чинь таны буруу биш ээ. Эцэг эх чинь хоёр ч өөрсдөө хүнийг хайрлаж чаддаггүй хүмүүс байсан байж тээ гэдгийг хүлээн зөвшөөрчих юм бол би өөрөө ингээд хайрлагдах эрэхгүй хүн гэсэн тэр худлаа мэдээлэлээс чөлөөлөгдөх учраас хариуцлагыг нөгөө хүндээ буцааж өгөх хэрэгтэй юм байлээ. За тэгээд гуравтхан болохоор дотоод хүүхдтэйгээ холбогдох хэрэгтэй. Дотоод хүүхд чинь нөгөө нэг гимтсэн тэр нэг жоох хүүхд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдтэй зориулж захиа бичиж болно. Эсвэл тэр хүүхдийнхаа зургийг өмнөө тавиад тэр хүүхдтэй хандж эхлэх ёстой гэдэг юм байлээ. Тэрэндээ хандаад энэ бол чиний буруу байгаагүй шүү. Өмнө нь чи ингэж одоо сэтгэл зүйн дарамтанд өртөжсэн ч юм уу хин нэгэн хүмүүс чамайг үргэлж үн цэнгүй үхээч гэж магадгүй хэлж байсан болвол энэ нь ерөөсөө чиний буруу биш. Тэд нэр л өөрсдөө хүнийг хайрлаж чаддгүй, тэд нэр өөрсдөө стрессээ, уураа, бухимдлаа яаж гардагшлуулахаа мэдэхгүй болонгууд хажууд нь байсан сул дорой нэгэн чи болохоор л тэд нэр өөрсдөө чамлуу ингэж муухай үг хэлдэг байсан шүү. Өөртөө зориулаад өөрхөн зургийг харж агаад ярьж болно. Өөртөө захаа бичиж болно. Тэгэхээр та өөрийгөө үнэлж чадахгүй, өөртөө итгэлгүй байгаа бол тэр бүгд чинь жоохон багт чинь хин нэг хүн таныг новш гэж хэлж ирсэн ч юм уу тий. Хин нэгэн хүмүүс таныг гимтээжсэн болохоор тийм байгаа болохоос үнэхээр таны үнцэн тийм гэсэн үг биш гэж тэр хүүхдэд ингэж ойлгуулах хэрэгтэй юм билээ. Тэгэхээр дотоод хүүхэд бол сэтгэл зүйн эмчилгээнд орох тусам том болдог учраас дотоод хүүхдтэйг холбогдож тэгэж ажиллах хэрэгтэй байх нэ. За дөрөвдөх нь бол хил хязгаарыг тогтоож өгөх хэрэгтэй. Хил хязгаарыг тогтооно гэдэг нь болохоор дахиад тэр хүмүүс таныг гомдоохгүй тул тий. Одоо насанд хүрсэн токсик эцэг ихтэй хүмүүс бол насанд хүрсэн хань ч гэсэн эцэг их нь өөрсдийнх нь амьдралд нь оролцсоор л байдаг, нөлөөсөөр л байдаг. Зарим тохиолдолд бүр чи миний үгэнд орохгүй бол миний одоо хүссэн юм хийж өгөх бол би бараг үхээд өгөн чи намайг хүснээ дараа насан туршдаа харамсаж юуч гэдэг юм ингэж манипуляц хийж дарамталдаг. Тийм учраас тэр дахиж ингэж өөрийгөө одоо
тэр токсик хүмүүсээс болж сэтгэл зүгээ гэмтээхгүй тулд хил хязгаараа маш сайн тогтоож өгөх хэрэгтэй. Зөвхөн эцэг эхтэйч гэлтгүй өөр хүмүүстэй харилцахдаа ч гэсэн надтай энэ хэмжээнд харилцаж болно. Энээс хэтэрвэл би бол хүлээн зөвшөөрөхгүй шүү гэдэг хил хязгаараа маш сайн тогтоож өгөх хэрэгтэй. Яг тэгвэл бас нэг өөр хүнд гомдсон сэтгэл зүгээ уур бухимдлаа гадагшлуулж чадахгүй хүн тань дээр ирээд гадагшлуулаад таныг дахиад гэмтэх магадaltaй учраас хил хязгаараа маш сайн тогтоож өгөх хэрэгтэй. Энэ бол маш чухал дөрөвдүгээр алхам. За үүний дараа тавдугаар алхам нь айгүй хөөрхөн. Өөрийгөө дахин өсгөх хэрэгтэй. Өөрийнхөө дотоод хүүхдийг. Тэр дотоод хүүхдийг та өөрөө яг хүндлэнгийн нүдээр харах хэрэгтэй. За жишээ нь энэ ном дээр бол бүлгийн эмчилгээ айгүй хийдэг. Бүлгийн эмчилгээ гэдэг нь адилхан сэтгэл зүйн асуудалтай, адилхан гэмтэлтэй хүмүүс уулзаад өөрсдийнхөө зовлон ярьдаг, өөрсдийнхөө эдгэрж байгаа үйл явцыг ярьдаг. Тэр зүйлийг болохоор бүлгийн эмчилгээ гэдэг. За жишээ нь одоо өвгөн хүчирхийлэлд өртсөн хүмүүс ингээд нэг дор цуглаад одоо намайг болол аав ээж маань ингэж хэлдэг байсан гэл тэгэнгүүт нөгөө хүн нь намайг бас тэгж хэлдэг байсан гэл өөр өөрсдийнхөө зовлон ярина гэсэн. Тэгэхээр ингээд бүлгийн эмчилгээнд орохоор ингээд хүмүүс ингэдэм юм л та. Өөрөө ингээд одоо жишээ нь аав ээжтэй хүчирхийлүүлсэн хүн болол эхлээд сэтгэл зүйчдэр ирэхээр бол тэдний буруу биш ээ гэдэг. Миний буруу байсан гэл тэгээд идэг. Тэгтэл бүлгийн эмчилгээнд оронгууд хүнийг өөрийгөө биш хүнийг болохоор ч хүн яг хүндлэнгийн нүдээр харж байгаа шүү дээ тий. Тэгвэл хажуу талынх нь хүн яг өөртөө адилхан зүйлийг ярьж байгаа. Аав ээж хормоо намайг ингэж хэлдэг байсан, магадгүй ингэж зоддог байсан гэл тэгэнгүүт хүндлэнгийн нүдээр харж байгаа болохоор наа чи юусоо чиний буруу биш дээ, наа чи бол 100% эцэг хий чинь буруу байна гэд хүндлэнгийн нүдээр харж чаддаг. Тэгээ хүндлэнгийн нүдээр хараад эхлэхээр тэгвэл минийх ч гэсэн магадгүй нэр ийм байсан юм байна штэ. Манай аав ээж хоёр чинь сайн хүн биш ч байж болох юм биш дээ гэдгийг ингэж харж эхэлдэг гэдэг. Тийм учраас өөрийгөө дахин өсгөх гэдэг нь болохоор тэр жоохон хүүхдийг та яг өөр хүн гэж төсөөлөд үзээрэй. Аав ээж хоёртой ч юм уу хин нэгэн ах эгчээсээ ч юм уу сэтгэл зүйн шархавцсан тэр хүүхдийг та өөрөө гэж бод. Бараг өөрийгөө өөрхөн хүүхэд насыг өөрөө өргөж авч яана гэсэн. Тэгээд тэр хүүхэд одоо бага наснда 10 настайдаа маш их одоо аав ээжтэй зодуулдаг байлаа гэж бодох юм бол үнэхээр одоо 10 настайдаа аав ээжтэй зодуулж байгаа нэг өөр хүүхдийг хараад хайрлаж халамжилж инхрийлж байгаа юм шиг тэр хүүхдийн буруу биш шүү гэдгийг 100% ойлгуулж өгөхийн тулд өөрийгөө дахин өсгөх гэдэг нь сэтгэл зүгээрээ тэр жоохон бахта гатцсан тэр дотоод хүүхдийг өөрөө өргөж аваад дахин өсгөж том болгоорой гэсэн байлээ. За тэгээд өөр бас ингээд хэрэгжүүлж болох юмнууд нь болохоор сэтгэл хөдлөлийн өдрийн тэмдэглэл хөтлөж болно. Өдөр болгон өөртөө төрсэн мэдрэмжийг хүүхэд насныхаа энэ үеийг бодсон чинь ийм сэтгэл төрлөө инглээ тэглээ гэд өөрхөн сэтгэл хөдлөлийн өдрийн тэмдэглэлийг хөтлөх боломжтой. За мөн маш нэг үр дүнтэй арга бол бүлгийн эмчилгээ байдаг. Бид нэр сэтгэл зүйчдэр очиод өөрхөн зовлон ярьдэн шүү дээ. Яг үүнтэй адилхан зовлонтой хүмүүс уулзаал бие биендээ яг энэ сэтгэл зүйчтэй уулзтаа хийдэг зүйлийг хамтдаа хийж гин гэсэн. Гэхдээ давуу тал нь гэх юм бол надтай адилхан зовлонтой хүмүүс учраас хүн өөрхөн зовлон нь ухаасаа ичдэггүй бас тэр хүмүүсийн байр байдлыг нь хүндлэнгийн нүдээр хараад өөрийгөө бас өөр дээр анализ хийх боломжтой болдог. За мөн эмчлэгдэж байгаа, сайжирж байгаа үйл явцаа даван тулж байгаа бие биентэйгээ хуваалцдаг учраас маш их сэтгэлзэн эрүүл мэндэд тустай байдаг учраас бүлгийн эмчилгээнд хамрагдахыг бас зөвлөж байлаа. За мөн уучлал гэдэг бол хамгийн сүүлийн алхам шүү гэдгийг бас хэлсэн байлээ. За тэгээд энэ токсик одоо энэ хөнөөлт эцэг гэхийн авир номыг уншихад бол номын эхлэлээс ахуулаад төгсгөл хүртэл номын зохиолчин хэлж байгаа зүйл бол хүүхэд наснда танд тохиолдсон өмнө нь таны амьдрал тохиолдсон бүх зүйлсийн буруут нь та огт биш. Хүүхэд наснда бид нэр сэтгэл зүй эмзэг байдаг учраас бүх зүйлийн буруутныг өөрийгөөгээ бодцдог. Тэгээд өөрийгөө гэж боддог учраас би бол ийм арчаагүйгээ бодцдог болохоор том болоод таныг өөрийн чинь би өөрийгөө арчаагүйгээ бодцсон учраас насанд хүрсэн өнөө таныг арчаагүй болгох сонголтуудыг хийгээд идэг. Тийм болохоор өөрийгөө үн цэнтэйгээр дахин мэдрэхийн тулд өөрийгөө би буруутан биш гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой шүү гэдэг. Тэгээд номын зохиолчин бас маш их харуулсаж дахин давтаж хэлж байгаа зүйл бол энэ бүхний буруут нь та биш дээ. Яагаад та хохирогч үжиж өөрийгөө буруутан гээд тэр таныг хохироосон хүмүүсийг уучлах гад өөрийгөө зовоогоод байгаа юм бэ гэд тэгдэг. Тэгээд бас нэгэн сануулж байгаа зүйл нь энэ номыг уншснаа номын зохиолч бас тэгжилээ. Аав ээжтэйг очоод ингэж шууд сөргөлдөж болохгүй тодорхой хэмжээний сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. За дээрэс нь тэр хүмүүс таныг одоо хайрлал таны өмнө ирээл заавал өвдөгсөгдөл уучлалт гуйх шаардлагагүй. Та өөртөө л ажиллахад болно. Бусдаас юу ч хүлээх шаардлагагүй. Тэднэрт хүлээн зөвшөөрөгдөж тэднэрээс олж би мовсон гэдгийг тэднэр заавал хүлээн зөвшөөрөгдөж ойлгуулах бас шаардлагагүй гэж бас бичсэн байлээ. Тэгэхээр яг өөрийгөө эмчлэх хэрэгтэй гэдгийг бас сануулжсан байлээ. За тэгэхээр өнөөдрийн бичлэгтээ эцэг гэхийн хөнөөлт авир номыг танилцууллаа. За мөн энэ номоос гадна та унших санал болгох ном гэх юм бол чиний дотоод хүүхэд их нутгаа олох хэрэгтэй гэсэн энэ ном бас маш гайхалтай ном. За мөн хэрэв сэтгэл зүйчдийн бичсэн биш илүү амархан ном хайж байгаа бол хайрлах урлаг номыг уншиж үзээсэй гэж санал болгоё. Энэ номон дээр бол яагаад өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа вэ гэдэг чинь тэр сэтгэл зүйн асуудал яваад байгаа шүү дээ. Тэрийг бол маш гоё энгийнээр тайлбарласан байдаг. Тэгэхээр хайрлах урлаг, за мөн хөнөөлт
эцэг эхийн хөнөөлт авир мөн чиний дотоод хүүхэд их тодгойлох ёстой гэсэн эдгээр номуудыг уншиж үзээд хүүхэд насныхаа сэтгэл зүйн шарахыг эдгэчих юм бол насанд хүрсэн таны одоогийн амьдралын маш олон асуудал шийдэгдэх юм байна гэж ойлгоод өөрийнхөө хэмжээнд уншиж үзсэн сайн номуудаа санал болголоо. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.